Яг нь ер нь манай намын их хурлын одоо болохын өмнөх энэ хугацаанд бол бас манай намын удирдлага засгийн газар их хурлын одоо удирдлага улсууд маань бас яхан үл ойлголцож ингээ эвдрэлцэж одоо бас төр улсын ажиллаж гацлаа намын олон мянган гишүүч бас санаа оноо зовсон ийм зүйлүүд бол боллоо. Тэгэхээр хамгийн гол нь бол нэг эвийг олоод аль альныхаа үгийг сонсоод энэ намыг нэг эв нэгдэлтэй аваад явчих ийм одоо хүн намын даргаар сонгогдосоо гэж хүсэж байна. Гэхдээ 12-оос 16 он бол манай намын амьдрал тийм амаргүй 4 жил байлаа л да. Бид бол орон нутагч тэр за тэгээд их хурлын төвшөнцөр цөөнх болсон, олон хүн ажилласаа халагдсан, хийж хэрэгжүүлж байсан ажлуудыг зөв буруугаар дуудсан ийм л он жилүүд байлаа. Энэ үед учрал бол хотын намын хорооны улс төрийн ажилтнаар анх одоо ингээд ороод улс төрийн ажлынхаа гарааг эхлээд явж исэн залуу тэр сөрөг хүчний одоо гудамжинд одоо хийдэг энэ бүхэл үйл ажиллагаа бол Улаанбаатар хотод болж исэн. Тэгэхээр Улаанбаатар хотын намын хорооны улс төрийн ажилтан бол энийг бас одоо яг үндсэн газар дээр нь гардаа зохион байгуулж ажил амьдралын улс төрийн ажлын бас дадлаг туршлагыг одоогоос 10 жилийн өмнө бол бас эхэлж байсан. Ингээд энэ 10 жилийн хугацаанд тэргүүн шадар сайд болтлоо. Ингээд ажиллаа. Төрийн бус байгууллага удирдлаа, орон нутгийн байгууллага удирдлаа, намын дарга хийгээд явчихад бүрэн бэлтгэгдсэн хүн л гэж бодож байна.